Зүлийг гон дэвжэнэ зориг чадларан гайхуулж золбот уран барилдаанаран зон олнон ухайлуулсан үлэмж бадрах буур шүй хүчит үнэн зоригт хуурнын шуугагч гардууд Булган хангаан сайхан нутгаас домог улсын ах トゥ хоёр авраг төрж байсан бол энэ цаг үед ах トゥ хоёр улсын султан төрсөн байдаг нь улсын гард иш доржийн дорж самбуу улсын өсгөдөр начин ёндон самбуунаар 6 залуу зааны үед хүчийг үзэн орж ирсэн дорж самбуугард төрийн наадмын төрөө үзүүр булаасалдсан хүчтэй. Манай утгачтай өстэй хангаа урд руугаа ерөнхийдөө бас говь шүү дээ. Урд хэсэг говь хангаа осолсон тийм сайхан нутаг. Аргагүй л одоо жинхэнэ ангидагч нар төрдөг. Одоо тэгэхээр тэр нутгийн онцлог байдаг юм уу? Яадгийн одоо сүүлдэхэд л одоо хамгийн тод жишээ одоо олимпийн авраг, олимпийн хос медальтай одоо булганаас төрлөө манай төвшин маяг авраг маань байж байна. Одоо говь хангаа осолсон одоо цагаан эдээ их сайхантай айраг, ааруу, лезгийч гэх юм ер нь цагаан эдээгээр их сайхан. Тайлбарыг айргаар амл алдартай. Одоо тэр талаан дагдагч юм уул усаа нутгийн ямар ч гэсэн манай булган нутгаас сайхан алдартангууд их төрдөг. Тэр нутагт бас төрсөндөө бас бэлгшээж баярлж явдаг юм да. За ер нь мэдээж өдөөний хүүхдүүд бидээс багасаал тэгэл хувцас уралцчил өссөн. Ерөнхийдөө би Булган аймгийн Ишгэн дээрээс 10 жилд очиод хамааг анх бүхийн зам руу оруулсан төмөр ой гэж нэг бүхийн нэг улаан би нэг одоо өөрөө бол барилддаг бүхэн л дээ физикийн багш. Тэр хүн намайг үндсэндээ энэ бүх рүү оруулсан да. Тэгээ манай сургуулийн тэр Ишгэн дээрээс сургуулийн захиралж бүхэд дуртай уу. Тэгээ нэг сургуулиас аймгийн авраг мавраг гэж болдог байсан. Аймгийн аврагт ороод тэгэл ерөнхийдөө аймгийн аврагаас улсын аврагт ороод тэгэл ер нь хийдэ барилдаж гисэн дээ. Авцах хайрхан шүтэнтэй би авраг шарны хямртай би 1990 онд цэрэг тэрэл Монгол улсын арслан гавья тасалжуулагч Бандийн Ганбаатар багш намайг алдар нийгэмлэгт үндсэндээ хүчээр улираагаал тэгэл бүр тууштай одоо жинхэнэ Монгол өхийнхаа замд л орсон үндэ би. Тухайд алдарт очвол тэгэл одоо бараг бүх болчдөг юм шиг санд ганцхан алдар гэдэг нэрийг л сонсдог болсон. Араатаагаар алдар спорт орооны бүх алдрын тамирчин тийм ээ. 1993 онд цэргийн зан, 1994 онд цэргийн арслан, 1995 онд улсын начин болж жил дараалан цолоон ахиулж байлаа. 2001 оны улсын баяр наадмаар 1024 бүх барилдахад Балжин аврагаар 7-д авж үзэгч түмний хүсэн хүлээж байсан заан цолонд хүрсэн. Учир нь 1995 онд өндөр гэгээн зан азрын мэндэлсний даншиг наадамд үзүүрлэн заан цолны өрмөлөх гардаад буцаж байсан болохоор тэр. За ардын хувьсадын анжилгаа гараад дөрвөн сайхан залуу маань хэлсэн. Заан залуу. Ямарваа барилдаа заалтай юм наадам ялгахгүй ер нь бол өөрийн таарсан бүхтэйг л барилдахаа бодож л тооцоолж л барилддаг л да. Хүчит бүхийн барилдааны 8-ын даваа хэлээ. Улсын зам баяр жавхлангаар 7-д авч 8-д авч Монгол улсын гайд сулны улсыг хангалаа. Үндэсний баяр наадам ард өсөлтөд 86 жилийн он баяр наадамд улс аймгийн алдартай авч 512 хүрээд төснөөс Булган аймгийн 3 булгс мэрэт алдрын тэмрээ спортын ороо авцаг тэрэг компани өх Монгол улсын зам дор төрөө үзүүр алдахаар шалгуурч үлдлээ. Яг төрийн наадмын нэг үзүр зөндөлт нэг бас л том хувь заяа юм да тий. Тэгээ бас тэр сайхан хувь заяагаар үлдсэн. Манай Монголч бас нэлээд насаар дүүдэд ерөнхийдөө дэлгэрхөрөл барилдыг гэж гараал тэгэл унсан тий. Адад хан содыг ханаруусаар арчилсан. Үүнүүдийн тасал дээрээс төрөө үзүүр алдахаар
хөгжүүлсэн барилдахаар өвсөнгөд хүрээлэнгийн торгон ногоон дэвчэн дээр дэвэн дэвсээр гарч ирлээ. За дөрөвдөө бариад авсан байна. Хотор цаа дөрөв хөлдөлсөн байдэрсэн байцааныг барьс халтраад тэнцвэр за элэг үстэй бариад авчаа. логын ургалаад Дордсон буузаан цаг чин ихтэй том чэжтэй хүнд улстай толгой ургалуулж дараа болно гэдэг бол Дордсон буузааны хувьд ихээр хэцүү байгаа та. за одоо чим чверцото дахин ийм өндөр даваанд ийм хариуцлагатай олдоход хэцүү дээ. Төрүүлчих болов төрүүлчихээсэ гэсэн хүлээлтийг бол ард түмнээ сайн бол мэдэрсэн. Тэгээд одоо чадаагүй л дээ тий. За толгойн ургалаа дараа бариад авсан. Дордсон буузаан зүүн гартлаараа элэг үстэй бариад авсан байна. За баруун гараараа газар тулцсан байна. За улам бол одоо барьцаан лавшруулад байна. Даман квартер зааны хувьд ч. За толгойн ургалаа температурад ятсан. За энэ хайрцан дээр утгад бол оор нөгөө хөлөөлөн ядарн амархан ядарн эндээс дөрөв үжиж байна. Эрхэм хүндэт наадамчтай. Эрхэм хүндэт Өвсгөл аймгийн шинэ төрсөн Мариат. их Монгол улс байгуулсан Авраг дэвчээ шим группийн бүх Монгол улсын зам Мөнхбаатар үндэсний хоёр наадам ардын хувьсгалын 86 жилийн он баяр наадамд улсын зам Дорд самбуугаар стовон төрүүлж Монгол улсын арслан цолны улсыг хангалаа. Мөнхбаатар 9 тонн төрүүллээ. Болгон аймгийн 3 боловсрын Хариата авзаг бүхэн дивжээний өөхө Монгол улсын зам Дорд самбуу 8 даван үзүүрлэж Монгол улсын гард цолны улсыг хангалаа. Инхүү тайрын их өсгөл нутгаас Бээжин аваргаас хойш 38 наадамчтай Их Монгол улс байгуулагдсны 801 жил авч байна. үндэсний хоёр наадам ардын хувьсгалын 86 жилийн он баяр наадамд Улас аймгийн алдар цолтой болон залуу хөгжүүд оролцсон хүчит 512 бүх барилдаснаас Өвсгөл аймгийн шинэ төрсөн Мариат Авраг дэвчээ хүчин спортын хороо шим группийн бүх Монгол улсын зам Мөнхбаатар 9 даван төрүүлж Монгол улсын арслан цолны улсыг хангаж байна. Ардын хувьсгалын 86 жилийн он баяр наадамаар амжилттай сайн барилдаж 8 даван үзүүлсэн Болон аймгийн 3 боловсон Мариат Алдрабын тэмрээ спортын хороо авцаг дээрээ компани Монгол улсын зан иш дөржин Дорд самбууд Монгол улсын ерөнхийлөгч намбарын инквайр Монгол улсын гард цолны үнэмлэх тэмдгийг гардуулж баяр хүргэж байна. Бүх болно гэдэг их том хувь заяа. Бүх болох гэдэг. Тэгээ бүх болоо тэр том цолтонгуудын игрэнд орно гэдэг одоо бүр том хувь заяа гэдэг баг л та тийм ээ. Манай ахмад өгчүүч ярьдаг. Ёсчуудаг гэдэг бол яг тэ манай Монгол өгчөө ерөнхийдөө бол одоо ганцхан одоо үндсэндээ Монгол улсын бараг одоо нүүр царай болсон ч гэдэг юм уу тийм ээ. Одоо ёс чигээр ганц авч явж байгаа спорт юм уу та. Наадам сайхан наадгаа тийм ээ юм уу та. Дордсон буугардыг сайн мэдих олон хүмүүс жудаг сайтай гүндүгүү сайхан Монгол эрийн шинжээг өөртөө агуулсан бүхийн эремб өндөр цолтон болон ахмад наснуудаа дээдлэн хүндлэх тал дээр үлгэр дуурайлал болсон бөхчүүдийн нэг хэмээн үздэг. Монгол бөхчүүд бол ерөнхийн тийм заацсан ёс чиг байхгүй ч гэсэн дээрээс том цолтой бөхчүүд эрт дээрээс уламжлагдж ирсэн тийм нэг сайхан одоо амьдралд хэвшсэн тийм нэг сайхан зан чанар юмнууд байдаг юм шиг байна. Тэрийг ерөнхийдөө зөв авч явах тийм ээ. Тэр талаараа ёсчуудагтай холбоодог шиг байна. Ерөнхийдөө тийм манай Монгол өгчийн сайхан штэ том цолтойгийнхаа дээр суухгүй ч гэдэг юм уу. Том цолтонгоос төрүүлж одоо иж жоох юмд хөрөхгүй ч гэдэг юм уу. Том цолтонгуудаа сайхан хөндлөж ахмадуудаа сайхан хөндлөж сайхан ёс чадагтай ёс жаягтай өөрийн тийм ээ. Яг тэгээд мэдээж сайхан том даваанд орж ирснийх мэдээж уламжлагдсан тэр ёсчуудыг л барьж одоо явах юмсан угаасаа л энэ бүхэнд орсон бүх хүмүүс л барьж явдаг сайхан тийм. Тэр шуумаараа л сайхан ёсчуудыг дээдлж л дагаж л одоо явж байгаа л та.
хүрэн зандан хүрээтэй хөдөрбат нуруутай алтан горголтой ариун эрдийн сэлбэртэй зандан модыг зааж хийсэн заяа буйны бэлдэж хийсэн суман модыг сэж хийсэн сэтгэл зүрхэн шавгаж хийсэн нар сарны гэрэл цацарсан 8 үлцэн шиж бүрдсэн эдийн цагаанчууд орсон эрхэм мужааны ураа бүтсэн гов ханга компани гой сайхан мэблүүдийг ирээд аваа зээ Ойнгаа мэблээ гэж гоёмсгээд чанар гэж байна ли мөн ч удаан идэлэндээ Өмнө багтаа гомн шинээр аягтай савлгаа нэмэгдлээ. Монгол улс минь говьтой хангаатай элистэй уултай голтой нууртай цагтай модтой дэлгсэн дэрлэг шиг уудын нуттай их оронд минь дутуу зүлгүй говь хангаа асуулсан уудам их энэ нутагт бид 3 сая боллоо гэртээ ажилдаа амьдралдаа ахуйтай ойр байлгах гэж говь хангаа мэблийг үйлдвэрлэж импортлож хүрээг нь дэлж борлуулалтын сүлжээгээ нэмсээр байна Монгол их орондоо сайхан амьдарч ая тухтай аж төрцгөөе говь хангаа мэбэл шинээр аягтай савлгаа нэмэгдлээ. Одоо 6 залуу цаа гэж ярьж байна. Тэр хөгчүүд бол үнэхээр бэлтгэл сургууль сайтаа үнэхээр сайн барилж ирсэн хөгчүүд л дээ. Одоо тэр дотроос 4 авраг төрлөө үндсэндээ тийм ээ. Гардуу төрлөө, арслангуу төрлөө яасан. Үндсэндээ тэр лууд жилтэнгүүдийг залгасан л нэг үеийн хөгчүүд. Хоорондоо л олцсон. Одоо тунж барилдаад тэгэл нэгнийхэн давсаргаал дээшэн гардаг тийм л барилдаанд болдог байсан. Тэгэл үлдсэн одоо Стабат Эрдэнэ авраг мөнхөд нарслантай л очиж дээш очиж барилдаг. Тийм сайхан залуучууд байсан да. Аврагууд бол ойлгомжтой одоо ямар л их муутай, ухаан муутай асуудал тийм том цолонд хөрхөв. Цэрэндагт аврагыг ерөнхийдөө маш уран барилдаантай гэж хүмүүс ярьдаг зүгээр. Галтгалт би нэг одоо төгсгөл хэсгийг мэдээлэл яасан. Яг эд үеийн нь бол зүгээр шуугуулж яхан л араад байгаа сонссноос бол одоо мэдэхгүй. За тэрнээс хойш тэгэл хоёр мөнх гээл одоо тийм ээ тэднийхээ барилдааны үл үндсэндээ мэдэхгүй шүү дээ хөөхдөө. Тэгээ яг бөхөлж орж ирэл яг Бат Эрдэнэ аврагын үед гарч ирсэн. Аврагч авраг болцсон тэгэл тэдний үеийг лөө жилтэнгүүд л ундаг том зөвлөлтөй өгчүүд одоо Бат Эрдэнэ аврагын дээр давшиж барилддаг. Ер нь хүнээс сонхордгоо сайхан явж өөрөө барьцаавж мэхээ хийж барилдаг. Тэрийг маш их хардаг. Харин энэ жил залуу зан түнч бяцхан сүхэн сугамдан сэжид дээрээ сэхээ үлдэж байна. Одоо манай ихнээс л одоо манай сувэр авраг байна. Сайхан араанда тааруултанд зоолгож сэрүүгээс тэр урт өөрхөн чадсан тохирол сайхан механик хийж барилдаг. Манай сумын авраг байна тамиртай. Одоо сүхат байна. Барилдахын үед л одоо сайхан уран одоо ёстой уран тэднийг бол жинхэнүүдээр харсан. Тэгээ үе тэнгийн мөчүүд тийм ээ. Өсгөө аврагтай бид нэг ёсол 92 оноос хойш тэгэл нэг байгууллагт тамирчин наадмын бэлтгэл бүх янз бүрийн одоо цагаан сарын бэлтгэл цуг гардаг, насаа ойролцоо зөмөрөө бэлтгэл сургуультанд цуг хийдэг, бэлтгэл сургуультанд цуг гарна. Мэдээж ойрхон бусад хөгшүүдийн сайхан нийгэмлэгээр ингээл нэгдэл бэлтгэлээгээл яваад байна. Тэгээ манай аврагч одоо сайхан төрцөн одоо би хаатай сайхан өвөгийн удмыг авч явж байгаа. Тэгээд нөгөө яриад идэг сайхан нөгөө Монгол өвхийн чи яс жуудгийг их сайхан авч явж байгаа одоо Бат Эрдэнэ аврагын дараа үеийн дотроос тийм ээ сайхан авч явж байгаа. Залуучуудаа сайхан үлгэр дуурайл болж байгаа сайхан авраг л да. Одоо бол дарга зэрэг тийм манай нийгэмлэгийн дарга. Яасан тэгэл 92 оноос хойш ингээд цуг нэг тогоонд нэг байгууллагт ингээд ажил амьдрал явж байгаа л да. Наадмын хэлээс нэг л өөр шүү. Ер нь бол бараг л хүн болгоны нүрнээс инээд цацраал тийм ээ. Нэг л ер нь зөрсөн болгон ч сайхан инээд зөрөөл тэр стадионд очсон байгаа ард түмэн тэр бүхчүүд үзэгчд энтрийн байдал энэ маш сайхан нэрхтэй. Тэгэл стадионд байгаа очихоор ч тэгэл бас шал өөр санагддаг шүү. Тийм ээ. Монгол хүн бүрийн
Тэр дундаан зүлэг ногоон дэвжэнэ эр вэрийг үзэн олон түмнэм баярлуулж яваа эр хүний бас нэгэн жаргал нь энэ. Яг оноод илжихлээр бас хэцүү тийм сайхан барилж байгаа залуучууд байна, нутаг уснаас ч байна, бусад нутаг усч байна. Бусад нутаг уснаас бас нэг барилдааныхаа талаар нэг миний барилдаантай төстэй барилдаантай улсууд бас нэг юм асуух гад тэр ирдэг. Зөндөө сайхан залуучууд юм. Одоо цолгүй одоо милетэн залуучууд л байна одоо тэгээд тэднээс өөрснийх нь бэлтгэл сургуультаас л болно доо тийм ээ. Тэгэл цолоодоо стафас гин бол одоо өөрснөөс нь шалтгаална да. Даваа болгоныг цолтой болгох нь бас нэг бусад хүмүүст уран зориг ч юм уу тийм. Ер нь бол сургаад авсан ачаан 5 давсан ачаа 2 жил хэмжээнд байх шиг үнэлж байгаа юм да. Ер нь бол даваагаар бүхэн үнэлж яах гэсэн үг дээ. Тэрний буруу гэж яхаа сайхан нэр усан дээр зөв сайхан болж байгаа тэр болохгүй юм яах вэ? Тэр бол ерөнхийдөө тэрэнд бас таатаага. Мэдээж улсад 5 давчих 6 давчих хоёр бол яг үн дээрээ бол мундаг хөдөлмөрийн зөрүү тийм ээ. А яг хуучнаар бол тэр цол ам авах энэ нь яг л дараалалаараа ижлэх юм байдаг байсан. Одоо бол ерөөсөө нэг давааны зөрүүгээр л нэг хэсэг үнний дээр авчиж амжилтаа ахиулж ам авахаас өсвөл амжилт ирэмб нөөцлөгч чадгаа. Энэ бол их сайхан зүйтэй асуудал байна гэж үздэг. За усангар дөрсөн бо толгойн нургад том барайда дараа барайда усан тэндэсэн саяын сүрж дахимдаа тутсан. Улаан аймгийн 3 бодогсон мэрэ талдрын дэврэ спортын ороо авзаг дэвжэний Монгол улсын гэр дөрсөн бо Савхан аймгийн яриад ух аймгийн арсаг баасан дөржоор дөрөв давлаа. Үндсэн өвчин бас удам их тагдаг. Ах トゥ аав хүү том цолтой хөвчүүд олон бий л дээ. Би бас дүүтэйгээ энэ том цолтны игнэнд орсондоо бас баяртай байдгийг. Манай дүү Монгол улсын өсгөдөр чи ямдан сумбгээд би тэр миний доотлын дүү байгаа. Тэг ерөнхийдөө яг тэ мэдээж ах нь барилдаал бас 8 зэргийн цол аваад ирэхээр төвний хараад дур орлоо яах вэ? Өдөөс хөвгт мэдээж асуудж ирсэн. Тэгэл ерөнхийдөө барилдыгээл тэгэл дагаж хотод орж ирэл цог бэлтгэл сургалт хийж гаал. Тэгэл усын золонд төрсөн тий. Бүх класынхээс туулдаг класс нь манай хавтантай. Манай авийн талын улсууд аав энэ бол сайхан туулдаг улсууд байсан. Тэгээ манай ах нар дуулна, дүү нар дуулна, нэгч нар дуулна. Ерөнхийдөө яг зөвхөн бол сайхан өдөөний сайхан найрын 3 дуурайг өнгөрөөсөл улсууд. Манайх одоо 5 хүүхэдтэй өнөр өвтгөн айлвал тий манай ихнэр аймгийн шигэн сум яриад нэг нутгийн улсууд үндсэндээ тий бидэд 96 оноос хойш гэр бүл болол телевизээр хүртэл амьдарч явна. Манай гэр бүлийн одоо үндсэндээ бөхөр амьсгалдаг. Одоо том жижиггүй бөхөр амьсгална. Үндсэндээ миний ардлыг одоо манай гэр бүл өрөөгтөд л одоо тэгэл өдөө хүртэл зэрэгтэй авч явж байгаа. Бүхэд одоо орцсон гэх юм уу одоо бүхэд одоо үнэхээр сэтгэлтэй тийм л сайхан гэр бүл байгаа да. Манай гэр бүл. За дэрсэн богорд зүүн талд Монгол улс дайраад мэхэн гүцээд Улаан аймгийн 3 бодогсон мөрөд алдар спортын хороо авзаг трейд компани холсын гэр дөрсөн бо Төв аймгийн яриад дүнжин гар бүхэн дэвжэний аймгийн арцах явсан сайхнаар 3 давлаа. За одоо яг та ерөнхийдөө би сэрүүл барилдаг юм л дээ тий. Сэрүүл барьцнаас яг одоо багшныхаа заасан мөхийг сурах гэж орлоо. Тэрнийхээ хагас дотор сурсан мөхнүүд одоо дархан гэх хаашаа үндсэндээ яг олж идэг мөхнүүд нэг хонгоддаг, синжигнээс талдаг, зөрүүлж, тогтож, гудахтаж, зөрүүл, дахимддаг ч юм уу тийм мөхнүүдийг багшийнхаа заасан мөхнүүдийг бол төгс сурч чадаагүй. Яг сурсан хэмжээндээ л одоо барилдаанд хийж л явдаг л доо. Ах улсын цол 2005 онд авчаад 2006 онд Ачин цолоо баталчаад бас залууч яасан тийм ээ. 6-гийн даванд бүр ам аваад тэр барилдаан дээр одоо анхны алдаа ер нь бол урдлын дээр заал тамхины барилдаанд алдаа зөндөл гарч байгаа. Том одоо төрийн наадамд тэрэн дээр бас жоохон яарж барилжээж бас
6 давчмаар боломжтой юм аа юм уу алдсан юм уу гэж зүгээр багш нар найз нөхөд хилдгийн сургачдгийн чи бас ажтайхан тогтож барилдаад яасан бол даваа агчихж байсан юм болоо л гэж ер нь дараа нь бодоод бас нэлээ яарч барилдсан байдаг. Алтан сөх харцгийг 6 дараа би амлж аваад унжсэн. Манай алтан сөх тэгж надад 6 давж дараа нь шин цололго зэрлэг гарахад тэгээд харцаг сол болсон хүн дээ. Алтан сөх сайн мөхөлдөө. Тэгтээ бас нэг тогтоохон барилдсан юм яаж мэдв. Тийм бас барилдаа үлдсэ. Хүрэн замдан хүрээтэй хөдөрбат нуруутай алтан горголтой ариун эрдийн сэлбэртэй замдан модыг зааж хийсэн заяа буйны бэлэгдэж хийсэн суман модыг сэж хийсэн сэтгэл зүрхэн шавгаж хийсэн нар сарны гэрэл цацарсан 8 үлцэн шилбүрдсэн эрдийн цаанчууд орсон эрхэм мужааны ураа бүтсэн гов ханга компани гой сайхан мэдлүүдийг ирээд аваа зээ гой ханга мэблээ гэж гоёмсгээд чанар гэж байна ли мөн ч удаан эдлэндээ Үнний махта гомн шинээр аягтай савлгаа нэмэгдлээ. Монгол улс минь говьтой хангаатай элистэй уултай голтой нугтай цагтай модтой дэлгсэн дэрлэг шиг уудын нуттай эх оронд минь дутуу зүлүгүй говь хангаас улсан уудам их энэ нутагт бид 3 сая боллоо гэртээ ажилдаа амьдралдаа ахуйтай ойр байлгах гэж говь хангаа мэблийг үйлдвэрлэж импортлож хүрээг нь дэлж бурнуултын сүлжээгээ нэмсээр байна. Монгол эх орондоо сайхан амьдарч ая тухтай аж төрцгөөе. Говь хангаа мэбэл шинээр аягтай савлгаа нэмэгдлээ. Миний зодгийг одоо барьцахгүй нөө барилж байгаа бөхчүүд л залуучуудаа одоо ихэнх нь бол одоо залуучууд нэ барьж авч чадахгүй болохоор энэ зодгонд байна. Одоо энэ зодгийн модыг ингээд одоо стандарт бос байна энэ төр гэж хэл ам хийсэн л дээ. Тэгээд би өөрөө үндсэн бүхийн тэргүүлэгчдэд санал тавиад миний зодгийг шалгаад өгөөч. Үнэхээр стандарт бол би одоо стандарт зодогтой болъё. Стандарт бол миний энэ зодыг стандарт зөв зодог байна гэж та нар хэлж өгөө. Үнэхээр одоо буруугаад би сольчихё. Тэгээд өөрөө тэр хурал дээр цэцтийн 11-2 гишүүн байдгийг тэргүүлэгч нар байдаг. Тэд нарыг хурал дээр очиод намайг дуудаад тэгээд одоо бүтэд одоо бөхчүүч байгаа, тэргүүнүүд ч байгаа. Тэр усуд миний зодыг шалгаад тэгээ стандарт байна гэж хэлсэн л дээ. Тэр угаасаа стандарттай миний зодгийг Анагамбатар Арслангийн ихнэр Эрдэнэ цэцгэгч хийдгийг тэр ихчээр хийлэгдیں۔ Жижиг санжаага хоёроор л би яасан зодгийг хийлгэчихсэн юм байхгүй юу. Тэд нар өөрснөө бүх улсууд мэдлэг байхтай хүний гар руу авчаар тийм буруу юм хийнэ гэж хязгаарч байхгүй. Нэг нь барилдаас нэг нь барилддаг хүний ихнэр хүн гэдэг чинь шал өөр шүү дээ тийм ээ. Зөв яхаа миний хувьд бол би тэг хэлсэн тэр хурал дээр яг бай. Би бол зүгээр тэг амны залуу хүүхдээс эхлээд бид дархаа аврагууд ч юм уу тэр том солтой бөхчүүд хүртэл хооронд бол би зөвөр миний тодорхой хэмжээнд миний сурц гэж бий. Бүх болгонд байдгүй онцгой чанар түүнд бий. Доржсон буугаритаас сансан барьцаа шуудхан авна гэдэг амаргүй даваа. Гарангуутаа одоо 5 минут биний 10-15 20 минутанд бол хэндэн ч би хоёр сэнжигнийхаа барьц ерөнхий барьцаа бол би алдахааргүйгээр наадганд чаддаг юм би. Тэрийг би бол эзэмшсэн. Гэтэ манай алдарчин бол одоо олон орон тоотой тэгэл цолтой золгүй олон бөхчүүд байгаа. Тусдаа багштай тийм ээ. Яг хамт тэр ерөнхий тэр нийгэмлэгийн үндэсний бүхий тасалжуулагчаар л явж байгаа тийм. Одоо ерөнхий алдаа нэг тэр хийж байгаа мэхэн дээр нь одоо лавшруулж гүйцэх ямар зүрийн дутагдал юу вэ тэрийг харж хэлж өгдөг. Хаваа одоо залуучууд их сайхан олноороо төрж байна. Бэлтгэл сайн хийж явах шиг байна. Олон сайхан бүхний сургуулиудтай болж тэднээс сайхан бөхчүүд их төрж байна. Тэгээд олон том цолтой бөхчүүдийг хараад нутаг усныхаа сайхан бөхчүүдийг хараад бас
урам зориг орж барилдаж улам тийм ах нар шиг том цол авах гэж ах нар шиг барилдах гэж бас мэрийдэг байх л та. Тэгинж одоо зөв. Тэрний хажуугаар одоо бэлтгэл сургалтыг л бол одоо маш сайн хэрэгтэй. Биеэ сайхан авч явах хэрэгтэй. Тэгээд гол юм энэ Монгол үндэсний бүхийхэн тэр ёсчуудыг зан жаншлыг л сайхан дагаж мөрдөж одоо явах хэрэгтэй л дээ. Тэгж юм байна одоо өөрийн хүссэн амжилтантай хүрэхэд бол одоо саадгүй шүү дээ. Спорт юусэн залуу насны юм байт юм байна. Тэ мэдээж залуу насны дээр л хийх ёстой юм хийж одоо бүтээгдэхүүн спортын хувьд шүү дээ тийм ээ. Юм шиг байгаа одоо авах ёстой зул авч тэрдээ тулд л одоо бэлтгэл сургалтаа хийж тэгээд арай бас нэг жоохон спортынхныгаа үед дахиад ирэхээр бол мэдээж юм л дутагдал тийм ээ. Санаа л их байдаг юм шиг байна. Тэгэл энэ нь бол хурдан дутагдана. Бэлтгэлийнхаа ачааллагдвал даахаа байд юм байна. Тэрэндээ сайн болоо сэргэлт авч чадхаа байд юм байна. Тэгэл юм л бас жоохон зүрх гардыг юм л да залуу наснаас. Тэгэл ерөнхийдөө аяндаа тэгээд ирэхээр тэгэл жоохон барилдах уралдаанд цөөрөл ирдэг юм байна. Энэ сайхан Монгол бүхэн тогоонд ороод дунд нараад одоо олон жил боллоо. Одоо бас энэ Монгол бүхийхээ сайхан өвлөмжлөл ёсчуудгийг одоо залуу үедээ бас за зөвлөж гişмсэн тийм ээ. Мэдээж өөрийнхөө одоо нэг мэддэг чаддаг зүйлээс одоо бас залуу өгчүүдтэй залуучуудаа бас цаад өгчихсэн гэсэн бодол бол байгаа. Одоо амьдралынхаа нэлээд хэдэн жилийг үндсэндээ зориулсан тэр талаараа бас ерөнхийдөө цаашд бас нэг хүүхдүүд залуучууд бэлдэх тийм бодолтой л байж байна. Ах トゥ хоёр цолтон шүтэн болсон авзаг хайрхныхаа нэрийн өмнөөс төрийн наадан босход нутгийн уул ус нь өндөлзөнхөн баярлан түшдэг бизээ. Сүүлрүүгээ нэг нутгаараа нэг бэлтгэл гарч эхэлсэн шүү дээ. Одоо 90 оны сүүлчээр дээ 2000 оны ихэр тэгэхэд даваач багш шүү дээ Олимпиад аврах. Тэр бас болгоны бөхчүүдийг анх одоо 10-аад хүмүүнийг нийлүүлж гарч эхэлжээсэ. Тэгэхэд даваач багш Сэретэр багш хоёр манай болгоны бөхчүүдийг дасгалжуулж анх тэгж болгоны гал тустаа гарч эхэлжээсэ. Авзаг тэрэг компани захирал маань бол ерөнхийдөө манай гурван бүлэг сум авзаг ангагийн сайхан том ангаа байдаг. Тэр болоороо нэрлэлсэн компанитай бүхэд бол одоо бас их сэтгэл гаргасан хүн байдгийг. Тэгээ намайг 96-7 оноос л анх өөрийнх нь компани дээр авч тэг мэдээж бүхэн чинь уул устайгаа нутаг устайгаа холбоотой байдаг. Тэр утгаараа ч бас холбогдсон юм их сайхан. Тэгэл бас нутгийнхаа одоо барилдаа гаргах болгонд бол нутгийнхаа үндсэндээ уул усыг дуудулж байна. Нэр усыг дуудулж байна гэдэг бол бас л сайхан завшаа юм даа гэж бас бодогдчих шүү. Тэр чинь бас нэг арай л бас нэг сайхандаа нэг хиймэр сэргэн ихчээ нэг л бас нэг огшоол явчихдаг даа тий. Сайхан байт. Манай тэр минь дээр захирал бол энэ бүхэд сэтгэлтэй болгоны бөхчүүдийг ер нь эртнээс бас их дэмжиж байгаа юм шүү. За манай Монголын ард түмэн бөхчүүдээ их сайхан хүндэлж, дээдэлж, шүтэж, биширж явдаг сайхан ард түмээ. Хааяа газарт одоо бөхчүүдээ урьж, дайлж, цайлж бүх өөрийнхөө сэтгэл санаа бүх юмаа бөхчүүдтэйгээ холбож, бөхчүүдтэй бас зориулдаг тийм сайхан ард түмэн. Тийм учраас Монголын ард түмэнд бас бөхчүүд бид маш их баярлаж, талархаж, дээдэлж, шүтэж явдаг. Ингээд Монголынхаа нийт ард түмэнд эрүүл хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.